За сайн байцгаана уу дээдлийн шоуны үзэгчдээ. Хөтлөх заяа тэгээд та бүхэн ирвэ бит хоёрыг дэмжихийг бүчүүхэн чамаагүй мэдгүй ямар ч самаагүй дэмжихийг хүсэх юм бол манай сошиал сувгуудыг дагаарай. Тэгээд сошиал сувгуудыг дагснаар бид эдийн контентыг цаг алдахгүй үзнэ. Тэгээд нэмээд бит хоёрт тодорхой хэмжээнд тусалж ийн гэсэн үг шүү. Тэгээд манай сошиал сувгуудыг subscribe-ийг лайк дараад фоллоудаарай. Тэгээд баярлалаа дээдлийн шоутайгаа хамт угаарай байнга үздэгт баярлалаа. Дээдли. Манай нэвтрүүлгийн ерөнхий үзэгчдээр Саммиг лайт хамт ажиллаж байна. Гидс дүүргүүлтгүй хамгийн бага халаар агуулсан шинэлэг зөөлөн мэдрэмжийг мэдрэх хүсвэл Саммиг лайтыг сонгоорой. Өнөөдрийн спонсороор Lime хамтран ажиллаж байгаа. Тэгээ манай Lime application маань шинжлэгдээд version 2 нь гараад бүр маш гоё сонирхолтой application болсон байна. Тэгээд нэмээд хамгийн гол нь тэд нар өөрсдөө дататай болсон байна. Үзэгчдээ манай Lime-ийн зүгээс та бүхэндээ маш гоё бэлэг бэлдсэн байгаа. Та энэ доор гарч байгаа QR кодыг уншуулад Lime-ийн хэрэглэгч биш байсан ч хамаагүй энэ QR кодыг уншуулад үнэгүй хязгааргүй дата авах боломжтой шүү. Та бүхэн доор харж байгаа QR кодыг уншуулад хязгааргүй дата аваарай. Баярлалаа. Lime байлаа. Мөн дээрээс нь та бүхэнд 5,000 төгрөгөөр 1 сарын хугацаанд сүлжээнд хязгааргүйгээр датаг ашиглах боломжтой ийм гоё давуу талыг гаргаж өгсөн байна. Өмнө бид нар Lime-ыг зөвхөн гадаадаас Монгол руу ярьдаг тийм дугаар гэж боддог байсан бол энэ маань бүрэн өөрчлөгдөд өөрөөсөө дататай болсон байна. Дээрээс нь ийм гоё хөнгөлтэй нөхцөлийг бидэнд санал болгож байгаа болохоор таад маань сонирхоод үзээрэй гэж хүсэж байна. Тэгээд энд гарах QR кодыг уншуулаад дата авахаа мартваа guys. Баярлалаа. Дээдлийн шоу байлаа. Хамтдаа бүтээх мөч Hardys. За дээдлийн шоуны энэ дугаар эхлэх бэлэн болсон байна. Үрсээс авахд маш их баярлалаа. За ингээд манай өнөөдрийн орцогчдын ирсэн байгаа. Бүгдээрээ гоё нүдэн анаасаа гэж хүсэж байна. Бүгдээ адагдчихсан. За бүгдээрээ орцогчтой адагчаа. За манай амраа маань хоёр залуу хөтлөөд наашаа замдаа гарсан байна, тийм ээ. Аюу салаавчиж хөтлөөш явах тийш яваа. За өргөрөө. За дахиад нэг шат. За баруун тийшээ. Яа миний үлдэрэг шигчлээ. Онцлог нь хоёулаа угаасаа гараа барьцсан байна гэж байна. За чигээр алхаарай. Түрүү нэг нь аваарай. За манай заяагийн ажил сууж байгаа залуу цэг суугаарай те яг надтай болцож байгаа юм шиг өөдөөс хараа сууц. Урагшаа гарч. Урагшаага үзэгчдэг. Ямар гоё. Яг нэг voice шиг шаад тест сая. Ямар гоё юм механикл эрг байжсэн. Аль дахиад нэг эргдээ. Аль ингэж байгаа. За дахиад. Йоо чав. Сандал нь эргдэг юм шиг шааж тээ. Ямар гоё шаваа. Зя гайхалтай. За манай орцогчд маань бол гараад ирсэн байна. Тэгээд бүгд гоё алгадчларын шоу эхлүүлээ тэхөө. Ацсан ч гэсэн амраадаа баярлалаа. Бүгд амраадаа нэг адагч хэлсэн яа. 3 хүн ажлыг уус жоох хэцүү юм бэл. Яг хоёр нь энэ дээр явахт нэг нь IT-нд бүр ойлгоцсон. Ок. Шүүгчиг шааждаг шээ. За манай хоёр залуугаас эхлээд өөрсдөө гоё танилцуулаад эхлэе тэхөө. За миний ажил сууж байгаа залуу маань эхлээд гоё өөрийгөө танилцуулаад яагаад энэ эмэгтэй чамайг сонгох хэрэгтэй вэ тэрийг хэлье. За наваа Маргад гэдэг тийм тэгээ одоо нэгтлэн бодогч мэрэгчлээ тийм залуу байна. 3 сарын өмнө Монголд ирсэн. Вау. Хаанаас ирсэн бэ? Тайванаас. Сургуулаа төгсөөд. Тийм сургуулаа төгсөөд ирсэн. Тэгээ одоо мэрэгчлэрээ ажиллаж байгаа. За ер нь амьдралын талбар дээр гарцсан л яваад юм ба шүү дээ. Дөнгөж эхэлж байгаа юм байна те. Ер нь алцаа амжирч илээ. Наваг сонгох шалтгаан болвол би чамайг үнэхээр яг принцесс мэдрэмжийг чинь чамд өгнө. Вау, гайхалтай тийм ээ. Миний микийг жоон шангалчээ. За мань нөгөө залуу. Принцесс мэдрэмжийг өгнө гэж тийм ямар гоё юм бэ. За бүгд энэ өрөөмөнд хүргэе. За намайг Мөнхтөр гэдэг. За би одоо 25 настай ажилжуулчлалын мэргэжлээр төгсөөд одоо мэргэжлэрээ тэгт ажиллахгүй байгаа. Арилжаа байдаг. За одоо нэг тиймэрхүү залуу байна да. Намайг сонгох ёстой шалтгаан гэх юм бол тэрийг тусдаа ярина. Юу шаагаад байгаа юм бэ? Гэхдээ одоо чамайг одоо хэлжий чамтай тусдаа ярих боломж олдсон шүү дээ. За би ямар ч гэсэн одоогийн байдлаар 4 хэлээр ярьдаг. Одоо 5 6 дахь сурж байгаа. Тэгээд энэ олон хэлээр яах гэдэг юм чи? Олон орны охинтой өөр шаардлах гэдэг нэг үү? Nice 4 хэл те. За ямар хэл вэ? за англи японоор бол чөлөөтэй ярина. Да бас монгол их хэлээрээ ярина ярьчин. Уг нь ер нь ярьдаг юм болов гүн болов мэдэхгүй байна. Их хэлээр жоох муу шүү. Их хэлдээ жоох муу байгаа гэдэг юм аа.
Тэгээд яг тооцно гэвэл дохионы хэлээр нь бол бас дажгүй ярьцдаг. Чи зүгээр 2 л хэлтэй юм биш үү? 5 хэлмэл шаасан шүү. Би тэгвэл баг 4 5 6 хэлтэй юм биш үү? Дохионы хэл оруулсан шүү. Тэгээ одоо Франц хэл, Орос хэл хоёр сурж байгаа. Тэгээд ер нь Болчих байхаа. Вау, nice. Орос хэл бид алгаж чадах уу? Тэгэхээр гоё олон хэлтэй залуу тий. давхраас би илэг үзүүлдэг байгаа. Тэгэхээр ер нь бол бүсгүүдийн хандаж хэлтэй ер нь бол Чи одоо ингэ гинт байхгүй болчихно гэж яах вэ? Охинтой харьцажсэн баяртай гэшээс тий. Байхгүй болно шүү тий. За, авьяастай залуу. За, манай эмэгтэй өөрийгөө танилцуулъя тийм ээ. За намайг Солонгоо гэдэг 28 настай. Тэгээд хүний нөөцийн мэрэгчлээ ийм хүн байна. Хүний нөөц. Өмнө бас манайд яг Солонгоо гэд хүний нөөцийг орж исэн шүү дээ. Энэ солонгоонор ер нь хүн нөөцлөгтэй гэсэн юм байна. Найзууд нь бүр ямар гоё дэмжлэгтэй юм бэ те? Хорон шулан бүр тэнд дискочин шулан бүр саагч тийм ээ. Окей. За яагаад чамайг сонгох хэрэгтэй вэ те? Солонгоо. Яг хоо сайн ярилцдаг гэх юм уу? Нэг одоо нэг шалтгаангүй уурлаад байхгүй, уурлаад хүлээгээд байхгүй. Яг яагаад уурснаа шууд хилчдэг, ярилцдаг, ойлголцдог. Вау, эмэгтэй хүнд байх ёстой бас чанарын нэг байна тийм ээ. Их бол октоо ч нөр ингээд яг яасан мэддэхгүй байгаа октоод гинэ би сая олон таа дээр хэлчихлээ гэх шах. Охинчин гэх шах тий. Өөрөө нэг юм олон охинтой ярьсан юм шээ. Октоод гэд ер нь тиймэрхүү байдал гоё байдаг ш тийм ээ. За. Окей, за манайд маань тэгвэл өмнөх харилцаа хийгээд дууссан бай тээ. Яагаад энд сууж байгаа вэ тээ? За, манай маргадаас эхлэе. Ер нь дуусгаагүй, ер нь харилцаа байгаагүй. Йоо, айлаа шүү дээ. Дуусгаагүй ирсэн юм шааш. 50-аас ирсэн бүр юм. 50-нд найз өхнөө ирсэн бүр амар шааж байгаа гэж бодлоо шүү. Яг хаа 10 жилийн нэг юм ирхэл байгаа. Гэхдээ тэрийг бол би нэг тооцдог юм уу? Тооцдгүй тий. Яагаад тооцохгүй вэ? Тэр айгу сонирм байна л да. Тэр охин яг яасан юм бэ тий? Улираа тэндээ үлдсэн юм уу тий? Яасан юм бэ? Юу хийвэл үерхлийг тооцохгүй гэж ингэж бодож болдго юм бэ тий? Зүгээр ер нь надад тооцогдохгүй л байгаа. Тэр охинд яасан бол би хамгийн гоё гэсэн үз. Оо, вау, яар өөртөө итгэлээ. Хоёул нь шүү дээ, тийм ээ. За манай залуу. 5 хэлээ залуу. 3x-тэй. Тэгээ сүүлийнхаа x-ээс салсан шалтгаан нь болохоор body count бүр арай л их бэстийг мэдсэн. Йоо, мэдсэн. Хаанаас? Чи хайгаадсан мó? Энтэ онцноо. Гэхдээ яг хаа найзуудаараа суучаад шийдгэлээ тоглож байгаа. Тэгээд санаандгүй мэдчихсэн. Тэгээд яг тэр үедээ бол миний body count-аас бараг 5 дахин их байсан. Тэгээд чиний body count 1 байсан уу? Ямар ч хэлсэн 40 гарцсан байсан. Йоо. Тэгээ одоо бол бараг 50 60 руу орсон байх. Юу хизээ салсан юм бэ? Хөөе. Бараг 100-руу өгсөж яж магадгүй. Наачаа тариад текстүүлэг чи арайтай охиныг ингэж болохгүй шүү дээ чи. 40 хүнтэй унтсан байж болно гэхдээ аашаах тий. 100-руу төгсөн байж магадгүй шээс ямар амар юм. Уу яг тэгэл хөдөлмөрч авах юм шүү. Маш тууштай заяаны хайгаа яваад байгаа юм шүү. Яг тохирох хүнээ хайгаа тохирохгүй бол заа гээл яваадсан юм шүү. Тийм байна. Тэгэхээр ер нь үерхэлд чиний хувьд ер нь body count амар чухал юм байна шүү тийм ээ. Гүүг ууг нэг тоодгүй байж байгаа. Тэгээд нөгөө нэг тэрийг нь яг мэдснээс хойш жоохон санаа зовоод тэгээд нэг жоохон лавшруулж ганц нэгээр нь асууж яхад ер нь амар өөрийгөө үнэлдэггүй юм шиг санагдаа. Өөрийгөө үнэлдэггүй гэдэг нь зүгээр одоо жишээлбэл яг чи яг юу яагаад тэгж бодсон бэ те? Үерхэж явах үедээ бол бас надаас гадуур харилцаатай байсан байж магадгүй гэж бодсон юм. Тэгээд ер нь чи өөрөө юм жоохон хэтрүүлэн боддог хүн биш үстэй гэж байна. Тийм хартай биш үстэй. Гэтэ надаас салангуудаа нэг сайн ах ч явахдаа хуурай ах гэдэг. Тэрнтэйгээ нийлээд яваад гэсэн шүү дээ. Йоо. Ямар хэцүү ажил дээрээ танилцчихсан байхгүй. Тэгээ ажил дээрээ танилцчаад тэг нэг хуурай ах гэх нэг байнга цуг яваад. Хуурай ах шээс тий. Нойтон болсон баха ах гэж. Чамаас хаалаа шүү нойтон ах болоо шах. За хоёулаа нойтон. Гой ч яах ямар муухай юм бэ тий. Салсан болсон юм уу гэхдээ. Тий салсан бос. Чи одоо энэ ч сууж ш тийм ээ. Тийм. Бас тэр охинд бас баярлалаа. Манай төрлийн оролцогчийг бас 50 баярлалаа. Бэлдэж өгсөн байна гэж. За, окей. Манай эмэгтэй Солонгоо өмнөх харилцаа хийгээд дуусгасан байна тий? Яагаад дуусгасан бэ? Сая 3 сард салсан. Тэгээд таарч тохирохгүй болоод салсан да. Тохирохгүй. Юу тохирохгүй байсан бэ? Юунд таарахгүйсэн бэ тий? Яг үзэл бодол санаа гэх юм уу? Ер нь ингээд
амьдрал дээр яг хамт ингээд амьдраад явхад бол тохиромжгүй байсан. Тийм. Хэр удаа хугацаанд үргэлжсэн эрхлээс? 10 сар. 10 сар. 10 сар Нэг хүн хийх хугацаа л байна тий бас 10 сар гэдэг чинь. ер нь бол танад мэдцэн гэсэн үг юм биш үү те? Тийм. Ер нь чи эрэгтэй хүнээс юуг нь чухалчилдаг вэ? Ингээд одоо харилцаанд те? Худлаа ярьдгүй, яг үннээ илчдэг. Тэгээд хуурдгүй байхад л бусдаар бол гайгүй тийм. Гэтэ манай нэвтрүүлэлд орсон баг ихэнх охтууд бүгд ингээд худлаа хилдэггүй, хуурдгүй гэдэг юм хамгийн түрүүнд хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ залуучууд яг худлаа хилээд яг хуураа шагаад байна тий. Гол нь нөгөө нэг худлаа хэлэхээр яаж худлаа хэлсэн тэр нь баригдчаад байдаг. Тийм ихтэй хүн ч уусаа цаасан мэддэм байл ш тий. Тэгээ зөв үннээ илчүүл яг ойлголцоод явчих юм энэ дээр худлаа хэлээд улам ингээд асуудал үүсгээд байгааддаг гэсэн үг юм уу? Манайхаа бити тэгэрээ тий. Яг худлаа ирсэн бол чамайг мэдчихэд асууж байгаа шүү те. Чамайг мэдчихэд асууж байгаа болохоор битий гин дээрээ шүү үннээ хэлээрээ гэж. За мэдсэн байх тэгсэн гэж тий. Тийм. За манай хэд маань тэгвэл манай хоёр залуу маань эмэгтэй хүнээс яг юуг нь төрүүлж харддаг вэ те? Чухалчилдаг бай. Тий, чухалчилдаг бай. За. Царайг нь харна. Аха. Цаашлаад ирвэл яриаг нь харна. Аха. Яриаг харахгүй ш. Яриаг сонсноо. Бас яг мэдсэн мэт. За энэ визда даадчихсан. Сонсох юм байна гэж. Алдаг гоё давцахгүй ш. За. Тэгээ ер нь бол өөрийгөө авч явж байгаа байдлын л ер нь хард юм дүү. Өөрийгөө авч явж байгаа байдал. Гадна талаасаа. Би авч байгаа байдал. Тийм би авч явж байгаа байдлыг хардаг. Окей. Манай мөхтөр 5 хэлтэй залуу. Хувцлалт юм уу? Аа. Нэг жоохон тийм нууцлаг дуу хувцлалтай хүмүүс нэг байдаг. Нууцлаг дуу хувцлал. Дээлмэ шаац. Хав юм аа орооч маа. Хижаб зөөцсөн. Тэгээ тэр чинь нэг аюу хэцүү шүү дээ. Ийм нууцлагдмал байгаад яг тэрний цаана бас яг юу нуугаад байна тийм ээ. Бас тэр чинь хэцүү юм шүү. Харин тэрийг олж мэдэх чинь өөрөө бас гоё шүү дээ. Бас адал явдал шүү дээ. Шал дими адал явдал туулсан байв л яг хаа. Өөдөөс чим догч хэсэг шиг хүүхэн ингээ гараад ирвэл жоохон дарк шүү. Гэтэ ер нь манай энэ мөхтөр жоохон харамч тийм хартай санагдаж байна. Яг энэ сүүлийн ярианаас дүгнэхэд те яг тийм үү эсвэл ер нь өөрийг хэр хартай гэж боддог вэ? Гүү шүү дээ. Би бол өөрийгөө огт харгүй гэж боддоо шүү дээ. Ер нь хар гэдэг чинь тэгэл өөртөө итгэлгүй хүний л одоо хэрэг өөртөө халдааж чадахгүй байгаа болох нөгөө хүнээсээ өө хайсан хүн л одоо өөртөө итгэлгүй. Тэгээд би энэ хүнд хангалтгүй байх уу гэсэн нэг тэр insecurity нь л одоо яг өөр дээрээ бууж чадахгүй байгаа учраас нөгөө хүний алдчихгүй гээд тэгээд өөр хүн олчихгүй гэсэн нэг тэр санаа нь л чи ямар сайн мэдээд байна. Зэ. Тиймэрхүү л. Аха. Зөв. Өнөөдөр яг ямар эмхтэй хайж одоо ирсэн мэ те? Мөхтөр. Шүү хариулчаа. За, ер нь жоохон nerd талдаа байвал их таалагддаг. Тий. Nerd талдаа гэсэн үү? Nerd. Жоохон номын хорхойтон байвал их ажиг санагдаад тий. Номын хорхойтон охин байхгүй шүү дээ одоо. Уу яхаа тэгэл номын хорхотой амьдралаа бас өөр бусад амьдралтайгаа хорслуулж болно шүү дээ. Надаа хорхооны ном налга гэж шах те. За бас сонирхолтой юм. За манай юу Тайваны хувьд Ямар ох хайж байгааг л. Тий, ямар охин хайж байгаа тий. Тайван охин гэж шах те. 93 сар болж байгаа охин байна гэж шах. Ер нь охин хайхаасаа илүү Залуу хайгаад байгаа юм байна. гүү. Яагаад байна гэж. Ер нь охин хайхаасаа илүү Хүүхэн хайж байгаа гэж. Ямар ч ер нь эмэгтэй хүн ямар ч байсан тэр хүний яг гол яг бусдаас одоо онцгойрдог зүйлийг л мэдсэн баха тэр хүн татагддаг байхгүй юу? Тийм болохоор нэг тийм энэ охин хайж байна. Би өнөөдөр энэ шоунд орж ирээд ийм охинтой очихын сан гэж юус бодоогүй шүү дээ. Зүгээр хамгийн давуу талыг хараад тэгээд нөгөө нэг юм яг нийцлэх хүртлээл байна гэсэн үг үү? Yes. Wow, nice. Гоё. Ямар гоё юм бэ? Зөв. Ямар гоё хөгжим шиг хариулж ба. За. 5 хэлтэй залуу маань мөхтөр маань 3-ыг Төрөөг л дуусчихгүй дөө. Төрөө чинь төрөө штэ бараа. би тэгэж дуудамааргүй. Би чам мөнхөө гэж дуудамаар гэж байгаа тий. За тэгвэл заяа гэдээ дуудчих шах те. Би нөө төрөө гэхээр манай төрөө тэнд байгаа байхгүй. Чи айлын төрөө штэ. Окей. За мөнхөө ядрах. Мөнхөө гэдээ. Мөнхөө 3x гэсэн тий. Тий. Тийм. За. Чи өөрөө яг хитэн body count тийм үү тий? Энэ жил 7 хүрсэн баха. Нас ярьж байгаа юм шиг шээж тий. Энэ жил би 7 хүрээ таа үлээсэн. За би өнгөрсөн жил 20 байсан, энэ жил 25 хүрсэн гэж шах те. За 7 тий. 3x-тэй 7 body count тий. Тий. Сог 4 дотч шүү тийм ээ.
Тийм байна. Тэр дөрөв ер нь хаагуур байсан бэ гэж аахгүй тий. Ер нь one night-ыг зөв зүйл гэж боддгоо, буруу зүйл гэж боддгоо. Тэгэл нэг мэдсэн чи болцсон тохиолдол бас байна ш та ганц. Чи ирээдүйд нэг мэдээл яваад байваа гэж аахгүй. Хоёр мэдсэн. За би энэ жил 14 хүрсэн гэсэн шааш тий. Чи нөгөө охиныхоо араас орчвоо гэж аахгүй тий. Нөгөө охин орж ирсэн. Тэрний 200 гарсан бахаа мó үст та. Наа бүр амар шагаад ирсэн. Нэг мэдсээр байгаад тий нэг мэдхэд мэдхээ болчих үү тий. За маргатын үед хитэ X-тэй вэ? Хитэн body count-тэй. Би хариулахаас өмнө эмгтээс нэг асуучих уу? Окей гүчээс ухтах гэдэг юм гэж шааш. Би хариулна. За. Эмгтээс асаар асуучих уу? Тэгээд Чамд body count чухал уу? Йоо, яараар битээр шаачна тий. Эхлээ асуугаад чухал биш гэж шааснаа дотор нь чухал байвал чи оно штэ. Тэгэхээр шууд л хариулчих гэж. За, охин эмгтээ хариулъя. Одоо тийм нэгэнтээ болоод өнгөрцөн юм одоо чухал гэх юм чамшаа чухал биш гэх юм. 100 гших залуу шиг тий. Би тэрийг өөрчилж чадахгүйгээс хойш одоо. Тийм штэ тий. Ер нь nice. За, Ямар одоо гоё өнгөрснийг залуу өнгөрсөнд нь үлдээдэг охин бай тий. За. Залуу маань. За би тоглож ин гэж битгий батараа. Үнэ л хэлээ. За. За. 143. Пүү! Юу вэ 140? Би зүгээр 100 гэж хэлсэн чинь дахиад хагасан байдаг шээсөө. Гэхдээ зүгээр яг өөрийгөө жоохон өмөрж хэлэхэд энэ шоунд орж исэн залуучууд миний мэддэг охин 10 байхад 10 гэж худлаа шааж илаа шүү дээ. За тэр өмнөх нь яах вэ чи? Энэ бол Худлаа шааж илээ маа. Бид хоёр шүүгч биш штэ гэж. Тэ гоё юм те гоё үнэ 143 гэдэг бол нэрээ нөөв жоок. 143. үнэ л хэлсэн шүү. Тийм байна. Тийм гоё өдөр алдарч идэггүй 143. Ер нь 143-тай бол хүн хэлэхгүй шүү дээ барагтаад бол. Тийм автод алдарч нэг юм. Тэгтээ Тэ чи ер нь хизэнээс тоолохоо болох ба. Яг харахгүй нэгтлэн бодох хүн байна л да 143 гэдэг. Body count айгуусан хөтөлсөн байна те. Заяаныхаа энийг олсны дараа л болох байх та. За ямар ч тоо дуусчих үү те гэж яах вэ? Тоо дуустгүй л чиний одоо давуу тал юм да. Яг хитэ X Тоо дуустдаг байсан бол чи яана гэж яах. Одоо 143 body countтай хад хитэ X-тэй вэ те. X байхгүй гэж хэлсэн шүү дээ. За. Player, шо player аваа. Тэгтээ зүгээр юм байгаа шүү. Аа. Замбалтаад яваад исэн гэдэг утгаараа биш шүү дээ. Хинч тэгж хэлээгүй шүү дээ. Чи өөрийгөө л аюу гоё. Тэгж ойлгоод байгаа. Замбалтаж яваагүй л гэж шаавдаа. Зүгээр ингээд юм голоор нь ингээд миний хайртай болсон намайг хайрлсан хүмүүс байгаа л та. Гэтэ тэр бол нэг юм 3 4 сарын ч юм уу тий. Гэтэ үерхээгүй гэдэг байгаа шүү дээ. Тийм үерхээгүй. Үерхэл гэж тооцохгүй л тий. Ямар гоё юм бэ. Гэтэ гоо яг уу би үерхий гэж асуугаагүй болохоор тэр нь тооцохгүй байгаа юм л та. Тэгээд чи ер нь хэрэв би ингээд олон body count-тай ч гэсэн би тэр хүнтэй ингээд харьцаж байхдаа бол өөр хүмүүстэй ерөөсөө уулзч уулзраагүй. Зүгээр ингээд энэ бол яг цэвэр single байхдаа л бос явдаад байхгүй. One night нь хийдин тэгвэл. Гэтэ чи угаас үерхийг өмчөд дандаа single байсан юм биш үү шахах. One night бол мэдэхгүй байна уу? Чи муу нэгтлэн bay шүү. Хаашаа. Гэтэ ер нь за байж одоо чи яг хэдэн настай вэ? Тэрийг хэлээгүй шүү дээ. 21. За чи энэ тоглоомд хэдэн настайд орж ирсэн тэгвэл. Тэр чинь амар чухал байна нэрээ. Яг энэ тоглоомд хизээ орж ирсэн те. 15 таад. За үгүй гэхдээ амар гоё шүү дээ. Яг бүх үнэнгийн хэлний чи амар гоё ихгүй. Өдөр алдарч идэх үү яа. Үгүй хинч гарч ирээ худлаа шааж болох байхгүй те зүгээр за нэг 20 гэж хэлснэ. Ингэж мэгэ. Гэхдээ яг үнэнч байгаа нь үнэхээр баярлалаа бро. Худлаа ярьж чаддаггүй байхгүй. Тийм үү. Чиний боовны хэмжээ хэд вэ? Хариулчих юм уу? Тийм бодно шүү. Худлаа ярьж чаддаггүй юм чи? Нэрээ хариулчих ба тий. Гэтэ одоо чи хариулангууд нөгөө залууч бас хариулна. Санаа зовлтгүй. За ер нь бол яг хэмтсэн юм аа тэгээд 16. Вау. Вау. Энэ олон октод дундаас би ганцаараа вау. Тэгээ миний скилийг нэмчих юм бол 26 болчих واخа. Йоо гших те. За баярлалаа. Ямар их тоо вэ гших. За миний бро. Чи үнэнч манай бро чи 3 байгаадс шүү дээ. 7 127 3 туухаар чи юу юм бэ? 7 шүү. 42 дахь их. Яа. Таны X-ийн чинь нөгөө эрэгтэй үйлбэр нь байна те гших. Эмэгтэй үний бид орол юу хийх вэ гэшсэн чи. Body count нэмэн гших. За манай залуугүй. Гэхдээ хэлэх юм уу? Тийм. Заавал хэлэх юм уу? Хэлж болно шүү дээ. Миний харин нурууны хөгжил доошоо орцсон юм аа.
Яа. За тэгээд хийдий. За 20 гарсан гэж бодчихгүй. 20 гарсан. За харчих шах. За 20 гарсан юм байна. За. Яа шах гэдэг. За энэ ямар амар хүн сэдвэр ороод нэ. Улмал хүндрээд их юм те. За манай хоёр маань за тэгвэл би энэс гарч чаддгүй шокноос гэж шахаад. Яг ийм баахан body count боол бодогдож байгаа энэ талгаа дотор юмстай ингээд 143 гэхэр чинь бүр ийм чи бол бүр ийм Камасутраг дуусгаад те. За тэгвэл 143 body count-а залуугийн хамгийн дуртай байрлалын сонсъё. Тийм. Нэг биш та 3-ыг хэлье. За 5-ыг хийсэж явах тий. 143 5 гэдэг чинь тий. За. Өргөд хийх гээд байгаа юм уу? Хороодлын өргөөд өг шээ. Ойлгохгүй. Өргөд хийх юм те. За. Өргөд хийн. Тэгээ дээрээ доороо. Тэнгис tiin гэх шиг. За манай залуугийн дуртай байрлал. Cowgirl. Cowbro. Cowgirl гэдэг. Cowgirl. Эсвэл reverse нэж болж байна. Ааха. Байж болж юм шээс. Ер нь бол дээр чинь байж хат л ер нь гоё юм байна те. Зөв үү? Тийм тийм. Чи ер нь өөрөө хэр идэвхтэй байгаа юм да. Гөө энэ ч угаасаа хоёр байрлал нь угаасаа тийм ингээ өөрөө ингээ шааж байгаа хөө те. Чи яг Яахан цаг магаар нэлэх юм уу өдрөөр нэлэх юм уу? Гэхдээ ер нь одоо нэг юм байрлалаа өөрчилдөг шүү дээ хүн чинь нэг те. Тийм. Араас тэгэл те. юу штэ яг нэг раунд дээр бол тэгэл олон солихыг л бодно штэ. Нэг раунд дээр. Нүүц байрлалтай. Хоёр секс god оруулаад ирсэн юм байна шүү те. Бүр амар юм яриад тах юм. Зэ. Окей, нэг нь бол бас нөгөө дутууга 20 см гээд нөхцөн те. За манай эмэгтэйгийн хувьд дуртай байрлал нь юу вэ? Эхлээд body count-ыг мэдээ тийм ээ. Хэдэн x-тэй вэ? Хэдэн body count-тэй? 4x-тэй. Тэгээд body count нь нэг 15 мав юм болов? За дуртай байрлал нь? Хойноосоо. Хойноосоо. Та хоёрын аль нь ч тэнцсэнгөө биш. Энд дээш харж үлдээд нөгөөдг нь бүр өргөө явах гээд байгаа байхгүй. Энэ охинсаа яг тэр хариултыг хэлчихээсээ хүлээжсэн байхад дотор араас угасаа. Аз яванда болох байлгүй те тийм ээ. За. Окей. Дараагийн асуулт руу орё гэж. За. Зүгээр их шахах те. За. Улам зүгээр биш юм шиг болоод тхээ. За. Бид өөр энэ би шокноос гарахгүй хэлээ гоё цэвэрхэн асуулсан шүү. Би бүр энд яг нэг юм аавра байгаад байна уу? Яагаад би нэг юм цохигдчихлоо яг те яг нэг. Гэхдээ яалчгүй хажууд миний сэтгэл зүг гимтчихлээ. Дараагийн удаагаа сэтгэл зүгчтэй байдаг юм уу яа. Хажууд нь 143 body countтэй залуу суугаад тахтаа бол аураас орж ирнэ л дээ те яг ингээд. За. Гоё мөрөөдлийн болцоо юу вэ? Секстэй хамаагүй одоо гэж шахах. Битээр уг нь ингээ хүмүүсийн секси имийг ярих гэж амар зовдөг байсан байхгүй. Тэгин чи ингээ бүр хангалттай ингээ өгөө шагаад сүултээ ингээ шоконд ороо шааш. Тарих задрах гэдэг шүү яг бодохоо те. Ямар гоё юм бэ гэх. За мөрөөдлийн болцоо. За. Мөрөөдлийн болцоо нь юу вэ те? Мөнхтрөөс эхэлж юм. Канадын Луис гэдэг нэг нуур байдیں۔ Тэнцээ өвөл очоод яг хөлдсөн багт нь Лана Делрийн Салватор гэж дууг сонсонгоо шөнөөр яг тэнгэр цэлмэг байхад канкигаар гулах юм уу? Вау. Гахалтай. Ямар гоё юм детальны гоё байваа те. Ер нь бол угаасаа би яг энийг бүр байнга боддог байхгүй яг юм хостой олчих юм бол яг Хоёлаа зүгээр сайн нэзэд болоо тийш явна гэж яах вэ? Надад сонсон чи бүр гоё санагчлаа гэж. За манай маргатын үед. Гişэ. Саад чинь гарав гişэ. Одоо надад бас байхгүй. За яг би гэхдээ иймэрл юм боддیں۔ За. Чи ихтэй ер нь сексээс өөр юм боддог юм уу гэж. Миний хувьд шүү дээ ингээд мөрөөдлийн болцоо гэдэг нь нөгөө эмэгтэйгийнхаа хамгийн дуртай зүйл жишээлбэл одоо ном унших дуртай хүн байлаа гэж бодно шүү дээ. Тэгэх юм бол тэр хүн зориулаад тэр номын санг бүхэлдэн түрээсэл зүгээр хамт байгаа тэр хүний ямар жаргалтай байгааг л харахыг хүсдэг. Ойлгосноо. Ойлгоогүй. Ойлгосон юм уу манайхаа? Ойлгоогүй. Ер нь бол нөгөө хүнийхээ дуртай юмыг хийнэ гэсэн. Нөгөө хүнийхээ хамгийн дуртай зүйлийг хамгийн гоёор хийх. Тултал нь хийж өгнө тий. Тэгээ тэр хүнийг баярлж байгааг харж би кайф авах байхгүй. Тэгээ тэр нь бол миний одоо мөрөөдлийн болцоо. Яг хөө зүгээр чамд янз бүрийн тийм чиний санаачлагаар хийх юм байна уу тий. Тэрийг л асуугаад байгаа. Ер нь бол угаасаа л тийм шүү дээ. Эмэгтэй хүний хүсэж байгаа юм хийвэл угаасаа л гоё тий. Чиний санаачлага юу вэ л гэж асууж байгаа. Гадаадаар л аялах байх та. Аялал. Тий аялал. Тэгээ тэнд бол Канад гэлцэн чи хаашаа явах юм? Таиланд. Тэгтээ яг гоё л шүү дээ хүн өөрийнхөө. За манай эмэгтэйг үед мөрөөдлийн болцоо. Яг гоё хамт дрифтлэх.
эсвэл гоё уралдах ч юм уу тийм машинтай холбоотой юмнууд л гоё. Вау. Тийм. Манай хоёр залуу жилийн өмнөхтэй юу? Бага. Экскаваторын үнэлэхтэй. Экскаватораар ч дэрэг хийхгүй л дээ бро. Байлгүй яах вэ? Бага. Мото ондог байсан. Вау, яа гоё бэ. Өөр. Гшах тий. Тэр нэг экскаватор мото гэхээр дахиад нэг илүү юм байгаа юм болол гэж бодохгүй. Яг ер нь дрифт хийдэг үү? Хийжсэн үү? Үгүй. Манай эмэгтэй бол уусаа хийжсэн юм биш үү те? Яг машин дээр ол би хийж аваагүй нөө симулятор дээр бол хийдэг тийм. Туршиж байгаа тийм ээ. Манай залуу дрифт сонирхдаг уу? Гүү тэгтээ онгоц сонирхдаг. Очи сая сонирхдаг л гэж шаасан бол шоо нэг оноо авах байл шүү дээ. За одоо дахиад чи манай прос Онгоцоор дрифтлж болно шүү дээ. Стиктергээр ч юм уу. онгоцоор агаар дэрч тэр чинь болохгүй л. Манай залуу амар агаар юм яриад байгаа байхгүй те. Ийм агарын те тэнгэрийн яг уу гэтээ дуртаар бодож юм флай юу? Йоо. Тэг ер нь бол ийм бодит байж болох л байх л та. Яг трейдер хүний хувьд ер нь трейдер гайгүй амжилттай арилждаг бол тийм ээ. Болох байх. Тэгээ хэдлээ тэрийг шүүмжлэх яг дандаа нэг юм ядуу хүн байна гэж байх үү шахт. Тийм бас гоё мөнгөтэй болцоо байж болно шүү дээ тийм. За манай эмэгтэйг жишээл залууд яг одоо гадаад физикэд байлаас ямар шалгуур тавьдаг вэ тийм. Цэвэрхэн. Тэгээ ер нь хувцас цэвэрхэн гоё. Тэгээд би өөрөө жоохон хипхоп юм баггүй юу. Тэгээ яг чөлөөт байвал уулна гоё. Монгол Тупакийн амаатны охин байна гэх тийм ээ. Окей. Ер нь бол тийм хипхоп сонсдог залуу дуртай гэсэн. За тэгвэл дуртай гаднаас нэг рэпер, Монголоос нэг рэпер хэлвэл. Магадгүй манай хоёр залуугийн сонсдог рэпер ч явах юм л тийм. Монголоос л яг хэцүү байна. Гаднаас бол Гана гэд байдаг. Ганаг бол одоо яг сонсож байгаа гэдэг. За ер нь өндөр мөндрийн хувьд одоо жишээл хэдээс дээш залуу байх хэрэгтэй тийм. Өндөр нь 180-аас дээш үйл зүгээр юм болов. Яна хин энэ 160-тай залуусаа гэсэн үү? Гэж. Тэгээ ер нь 180 тийм. За манай хоёр залуугийн өндөр хэд вэ? 82. Вау, бас хөнгө аваад гарчлаа штэ. 80-с нэг холдохгүй бас ойртохгүй тий. Төрөө хүн биелж систем энэ нурууны хөгжил буруу газар очсон гэдэг 75. За тэгээ доор чин 6 байгаа гэсэн үг. Тий. 5 юм уу 80-аас 75 гэсэн 5 сая жүтер нэмэгц бас гоё л юм. За. За тэгвэл red flag гэж боддог зөвлөд хэлээд хөө. Эсрэг хүйснийхаа. За одоо манай 5 хэлтэй залуу бас. Эхлэе. Эсрэг хүйснийхаа red flag. Нэг юмда хитрхи их донтдог байх юм болов? Чамд донтвол яах вэ? Чи бас нэг юм шүү дээ. Хэцүү. Тэгээ хувийн орон зай байхгүй, ажил хийлэхгүй, тэгээ бас гэр бүл бас аав ээжтэй гарах цаг байхгүй болчиход бас гэсэн. Үгүй зүгээр чамд донтох гэсэн. Чамаг үнэхээр яг ингээ хайрлаа гэсэн. Тийм яг зүгээр хайрлах болон донтох хоёрын орнд бас нэг зураас байгаа болов гэж бодож байна л да. Байхгүй хаа. Тэгвэл байж болох л байлгүй дээ. Тэгээд болгоно штэ, аргална штэ. Ер нь бол донтолтыг юу гэж тодорхойлох вэ? Донтомтгой юм ихтэй ер нь донтогчд дурггүй те. Ер нь бол мөрөдө тоглоом, хард тамхи тэгэл ер нь жоохон донтогч чи ер нь хаагуур явсан юм биш үү? Дандаа юм амир. Чи энэ цагдаагийн ерхий газрын хүн юм уу? Яагаад байна гэж яах те. Хүнд юм яриад их те. Үзэг тувтайг нэвтрүүлэх гэсэн хар тамхины охирогчод биш те. Харин шоронд морно гэдэг. За манай маргатын үз red flag нь юу вэ? Шоу жоохон. Шоу жоохон. Тэр нь яг шоу жоохон гэдэг тодорхойлолт нь яг ямар юм бэ те? Юу буруу юм шоудах ч юм. Яг зүгээр л тий хаяа гардаг бол зүгээр. Гэхдээ ер нь бол чи одоо жишээл хэр их шоуддаг. За 7 хоногт юм уу, сардаа ч юм уу хэд шоуддаг гэвэл чамд шоу жоохон гэж нормал вэ. За нормалын насаач. 7 хоногт 3 мураг бол тэгээ шоучнд орчих шүү дээ. Шоучнд орчихгүй тий. 7 хоногт нэг бол гайгүй. За би тэгвэл бүр шоу чи юм байна. Яг нэг бол яг ажлынхаа стресс мессигээ гаргаад явж бас болно. 7 хоногт нэгийг бол зөвшөөрөх юм байна те. Гэхдээ зөвшөөрөх үгүй биш л дээ зүгээр яг тиймэрдүү. Йоо энд баахан шоломнууд ирсэн. Өөр чи шийдэх юм уу? Чи шийдэх юм уу гэдэг. За яг та нар шоучин байж болно шүү дээ. Энд бас хосоо хийж байгаа хүний л үзэл бодлоо. Та эдтэй суухгүй шүү дээ. Тийм жоохон 50 үзье тийм ээ. Тийм. Гэтэ яг үнэндээ бас амьдрал дээр те нөгөө нэг аль аль нь бас нэг юм зөкстэй те. Гэтэ үнэхээр би биндээ хайртай болцсон бол тэгэл ойлгоно шүү дээ. Анхны удаад л тийм биз дээ. Үгүй юу? Тэгээ надад хайртай бол тэгээд хаяа гардаг ч гэсэн. Тийм гоё ярилцаа байх байлгүй дээ. За. За манай эмэгтэйгээ эрэгтэй үний red flag. Худалчаас
тусдаа хуурдаг За тусдаа. яг хосын харилцаан дээр гэх юм бол нөгөө ямар нэгэн байдлаар мөнгөний асуудал ч юм уу мөнгөний хэрүүл ороод ирэхээр ер нь жоохон сонирн байдаг. Аха. Ер нь бол хэцүү. Аха, ер нь өмнө тийм хэрүүлтэд тулгарч ирсэн үү? Money prop тий. Ер нь тийм. Тийм, залаад өгч. Яа, Найзууд нь бүр ямар тийм амар бүр юм бэ? менежер хүүхэн бүр Баярлалаа. Санаасанд баярлалаа тий. гэсэн. За, манай өнөөдрийн нэвтрүүлгийн спонсор Самиг бол Light View байдалж байгаа. Тэгээд таргалуулдаг хамгийн бага калоритой пив эмэгтэйдээ өгч байгаа. За, манай 5 хилтэнд бас нэг задлж өгт юм. Тэгээ энэ айгүй олон комент байсан л да доор тий энэ урд нэг уух юм байлгаалахыг задлаад өгчихгүй гэсэн. Манай эмэгтэйсүүд wine уух байсан уу? Вайнын дараа нь уусаа уулах юм чинь. За, манай про пив уух. За. Самиг бол Light. Аашаа. Тэгэж орж ирэх шах тий. За. Манай эмэгтэй тийм асуудал яг тулгараад яг ямар шийдэлтэй тарж яг юу вэ? Ямар асуудал байсан бэ? Тэ гоё хэлж болохоор бол Яг хөө зүгээр миний бодлоор л нөгөө нэг эрэгтэй хүн гэхдээ мөнгөтэй ч яж болно, мөнгөгүй ч яж болно те. Гэхдээ нөгөө нэг шууд тэрийг одоо ингээд амар асуудал болгоод Мэдэгдээд тий. тий. Одоо би жишээ нь хүмүүстэй уулзахдаа ч юм уу би мөнгөгүй байсан ч гэсэн яг тэрийгэ зохицуулаад уулзаж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт яг одоо миний хажууд байгаа эрэгтэй хүн гэх юм бол ерөн сонио. Гарч ирсэн ээ. Тий. Хараа тавгүй байна уу гэж. Би яг нэг хүнтэй уулзчихсан чинь шууд ирснэ. Пивний мөнгө байна уу гэжсэн байхгүй юу. Йоо. Тий. Байн. Гэтэ чамд өгөхгүй Тий тий. ер нь. Ер нь тийш тий. Нөхдөд өнтөө уулзах ирчээд пивний мөнгө асууж ингэдэг чи одоо 143 боодыг авнаас бүр илүү байж болохгүй юм байхгүй юу? үнэн шүү. Үнэн. Тийм бах амар муухай Ер нь бол эмэгтэй хүнтэй болцож байгаа бол өөрийгөө бэлдсэн байх хэрэгтэй шүү дээ. Тэр чинь тийм шүү дээ. Тэр чинь үнэ хүндлээд те нөгөө үнэ хүндлээд бас тийм байгаасыг зүсэж байна залуучуудаа мөнгөгүй бол битгий айлын охиныг зовоо аашаа те. Гэхдээ мөнгөгүй гэдэг нэг амар мөнгө биш шүү дээ. Тэр чинь те нэг юм тодорхой хэмжээний. Ядаж нэг пивний мөнгө те. Тийм. Ядаж пивний мөнгө битгий асуугаа. Ядаж нэг пив нөгөө охинд авч өгчөө буцаагаад 2 пив авч болно шүү дээ. За. Окей. Тэгвэл хэдлээ шууд тоглоом руу орчих. Манай өнөөдрийн хоёр ивент итгэж байгаа тийм та бүхэн харж байгаа. Sam Megolite, Hardest хоёр хамтран ажиллаж байгаа. Тэгээд спонсорын нэг богинохон тоглоом байгаа. Тэгээд тэрийг тоглоод хэрвээ одоо манай энэ даалгаврыг биелүүлж чадахгүй бол шийдэлтэй байгаа. Тэгээд өмнөх дугаар үзсэн байх тийм таад маань. Тэгэхээр тийм шийдэлтэй байгаа. За. Тэгэхээр шууд эхлүүлчихье. Одоо нэгэн дугаас уух юм задлаад өгсөн юм чинь. За. Мөнхтөр Солонгоо хоёр маань өөдөөс харж агаад Тулгая. Одоо 3-2-1 гээд хоёр маань cheers гэхтэй шүү. За. Мэдрэмжээрээ. За. Солонгоо чиний зүүн талд мөнхтөр байгаа шүү. За. Окей. За, мөнхтрөө чиний баруун талд Солонгоо байгаа. Одоо ингээд Тийм, тэгээд Одоо тийм. Одоо та хоёрыг тгий шүү дээ. За, мөнхтрөө За. чиний баруун талд гэж би хэлсэн тийм ээ. За. Аха. Саяны нөгөө нэг аим механик эргэлтэй шаа миний бро. За, voice-ийн шүүгчиг. Яа, энэ сайн шаагаад байгаа. За. Яг ингэ шааж байгаа. За, юу яах ёстой шүү? Ингээ гоё дуурах ёстой шүү. За. За, 3 2 1. Oh no. Оо, Ямар хурууч үрчлээ тийм. Ядарсан шаа. Тийм, манай залуу ууланд тулгачиж гараа урд нь барьсан. Зориуд юм аа шинэ жийдэг. За, Урахгүй шах те. Дахиад нүсчих юм уу? Үгүй дахин гэж байхгүй штэ. амьдрал Чи өөрөө дахт юм уу? яа. Чи дахт. Хэд дахт? 8, 9, 10. Тэгэл явна штэ. Явна. За тэгвэл нэг нь авчих. Тэгээ чи чадахгүй бол тэгээ жийж штэ бро. За 3, 2, 1. Чадахгүй бол 8 шийдгүүл штэ. За. За тэгээд сайхан. За, Булгаа булчингаараа гэж ин штэ бро. За, шийтгэл нь болохоор юу байгаа? 5 их шгийг хамгийн секси гэрлэх хэрэгтэй байгаа. И байхгүй. О. Сексигээр хэлнэ. Та хоёр хоёул хэлнэ шүү, за. Чи сая өөрөө амар Та хоёр маань хоёулаа оноог урчлаг урчлаа. махтаг гэдгсэн шин. За одоо нэг гэж. Аа. Сексигээр. За. Өшөө сексигээр. Хаш. О. Ийм секси байхгүй гэж бах те. Яагаад намайг тамлаад байгаа юм бэ? Тавлаа да. What чи гэтээ оноогүй шүү дээ сая. Энэ бол шудраг юу гэж бид нар бодож байгаа байхгүй? Тий. За. Би чамайг аль болох баруун эргүүлсэн тий. Чамд боломж байсан уу байсан. Тэгээ би чам бүр нахиулсан тий. Тий. За. Nice. Дахиад илүү. Тий цаана 4 үс өгүүлсэн бараа.
8 нахин гэсэн залуу 1 нахих үед гэж яах вэ? За меню чиний талд байгаа шүү бро. За одоо 3 хүн үлдсэн. Энэ ямар үсэг байсан бэ? За. Чаус. За дөө. Nice. За ярсан ажтай даваа өдөр алаач яа. Амжилттай биелүүллээ тий. За манай эмэгтэй шийдвэр манай биелүүлээ. Одоо л скил харуулна да. Яар гоё ичт юм би тий. За болсон гэж. Авлаа гэж. Бодлоо цаанд байгаа шүү. Бага. Тэвлээ. Би яг бүр мартчихлаа шиний аяг нь аюул чи. Юу яадаг лээ гэж. За одоо он үз. Ог нисэн мө. Ог хилэг байгаа тий. Би бүр самууц. Ёо За хэлээ ямар гоё юм бэ. За нэвтрүүлгээ зогсоо гэж. Сая бүр арай өөр орлоо тий. Араас бүр стежинко хэлээ гэж тий. ганц 2 бол байх штэ тий. Яна манай маргад маань бүр тэнд. За одоо маргад маань бас тулгана манай эмэгтэй тий. Тэгээд одоо вайн авчих. тий гэж юу? Тий. Вайн авчих гоё юм шиг. Тэгэл нэг тоглоом шүү. За окей. За тэгё тэгээ. За манай вайны класс аваад ирж тгөө 2 шиг. Вайны класс. Хүн байдаг шүү дээ. Амар хөөрцөн вайны класс агч би өөрөө л явах юм шиг. Спонсорхоо хардис хэсгэр орчээ. За манай хоёр маань өөдөөс харж чад бас cheers x-тэй. Онохгүй бол бас шиг. Хамтдаа бүтээгмж hard disk гэдэг. Хоёр одоо яг хамтдаа бүтээх нь солонгоо наашаа арчи. За окей. 3 2 1. Энэ хоёр болчихжээ гэж байна тий. Ямар хурдан болчихоо гэж байна тий. За байж байгаа. Зүрж ууш штэ бороо. Зүрж уух хэрэгтэй шүү за. За зүрэл гой зөрөөд очие. За. Одоо өөртөө гой мэдрээд тий. За жоохон далимдуулаад тий хажуугаар нас. Вау. Тавьж болоо шүү. Уусан ч болно тий. За. Окей, манай таад маань өөрсдөө нэгнээс асуух асуулт бас байна уу? За, маргадад байна уу асуулт? Орд нь юу юм бол? Орд. Вау, би амьдрал анхудаага орд сууж байгаа гэдэг. Ихэр. Yes гэж хах тий. Ана залуу юу орд вэ? Би хумхын орд. Тохирдог уу? Хоёулаа агаарын ордолтой. Араараа ордгоо. Агаарын орд. Агаарын орд ёо. За манай эмэгтэй одоо манай хоёр залуугаас гоё асуух асуулт байна. Чи нөө сонголт хийх болохоор Энд чи 21-тэй, энд чи 25-тай те. 21-тэй нь Би чи одоо 28-тай хүн бохгүй юу? Тэгээд ёо. Анагийн дүү бэж гэж яах те. Их чин чамаа хүлээнэ. яха надад бол зүгээр. Гэтэ хоёр залууд одоо зүгээр үү те? зүгээр үү те? Гэхдээ эрэгтэй хүнд бол нас хамаагүй сте. Нас зөрхөөс гээд тийм ээ. Нас ер нь бол хамаагүй л тий. Тий, нас хамаагүй. За манай мөхтрөө хамаагүй. Манай өмнөх X маань дандаас ихч байсан. Вау, гайхалтай. Ер нь их за хамаагүй юм биш үү? За одоо юмудаас хамаагүй асуух гэж те. За юу энэ асуулт юм ээ гэж бодоод нэг бай. Минэс later гэж бэж идэг шээ. За. Асуух юм одоо ингэж шууд болцоон дээр одоо шийдвэр гаргахад асуух юм байхгүй байна гэсэн үг үү тийм шүү. Шийдвэр гаргахад би эмэгтэйгээс нэг асууж байгаа. За. Ер нь найзууд гэлтгүү ер нь бол яг за ер нь хосын харилцаанд нөгөө хүнээс яг юу ч н анзаараасаа гэж яг хүсдэг ба яг гадаад төрөх сэтгэл эсвэл оюун бодлын хувьд ер нь бол яг
юуг чинь хүмүүс анзаарахгүй тэгээ яг тэрхэл хүнийг анзаараасаа гэж боддог бай. Вау. Одоо надаас гэсэн үг юм уу те? Аха. Тийм. Яг анзаараасаа гэхээсээ л одоо нөгөө хүн болгоны сонирхол өөр өөр идэв штэ. Тэгэнгүүтээ одоо би хөөрхөн жиж болон царамаатай жиж болон ямар ч жиж болон тэгэнгүүтээ яг би сонирхол нь байгаад миний бүх юмыг хөөрхөн болгож харж ивэл тэр чинь бас гоё байхгүй юу? Тэгэхгүй би ингээд Үнэхээр яг товч бөгөөд тодорхой маш гоё хариуллаа. Манай залуу хүссэн хариулт авч чадсан уу? Тий, ер нь бол авчлаа. За. Манай Тайван Саний асуултанд уу? үгүй зүгээр чамд асуулт байна уу? Чи манай 5 хэлний асуултанд хариулж яах гээд байгаа юм бэ шах тий. Надад байхгүй. Байхгүй тий. За. За тэгвэл одоо нэг тэрэлсэж үзье тий. Хөрөлсөж үзье. Хажуудах үнэ мэдрий тийм ээ. Тий, гоё мэдрээ. За, одоо сая манай маргадаас эхэлсэн юм чинь одоо үгүй Мөнхтөөс эхэлсэн. мөнхөөс эхэлсэн юм чи одоо маргадаас эхлэе. Тийм. Манай ай бил нөө. Босээ аяа өгье. За. За. Манай ихтэй мик нааш өгч. За, баруун талд нь маргад байгаа. Вау. Тайван. Дахиад тэрийг дэж бодлоо шүү. Таад бүр ямар ч реакц нь хоёр хүн дэрвэж ач алга малга байхгүй юу? Бүр ингээ хөшөө шиг ингээ өөдөлцсөн. За. Одоо мөнхөд тэрвэрлээ. За мөнхөө гэлж. Мөнхөө одоо яг нөө механик эргэлтээ хийгээд баруун талд нь солонгоо байгаа. За. Яг энэ хоёр дахь тэрвэрлэхээр яг яаж ч өсөөс нэг оноо аваад байгаа юм. Чи миний. За манай солонгогийн сэтгэлийг сонсъё тийм ээ. Хоёр залуу хоёулангийн одоо өндөр нам бүх юм одоо мэдэрлээ те. Сэтгэл мэдрэмж гэх юм уу? энд болохоор аюу гоё үнэртэй юм байна. Вау. Тийм гоё үнэртэй байна. Энд болохоор аюу гоё тийм бас гоё дулаахан мэдрэмж өгч юм. Дулаахан мэдрэмж. Энд жоохон хүүтэн шааж байна Жоо халуунтай. Жоо халуунтай юм уу юу бараа гэж те. За. Хүүтэн гоё үнэртэй. Халуухан муухай нэртэй. Явж байгаа юм байна шүү тийм ээ. За та гуравт маань гоё нэгнээс асуух асуулт байхгүй бол манай эмэгтэй хариултаа гаргах билээ. Билнэ үү? За окей. За тэгвэл манай эмэгтэй 3 тоолоод аль таалагдж байгаа тал руугаа гараа заах юм байгаа шүү. За. Билнэ үү? За бүгдээрээ 3 тоолоод манай эмэгтэйгийн хариултыг сонсно. Манай эмэгтэй маргад таалагдж ивэл баруун гар тишээгээ. Одоо манай төрөө таалагдж ивэл зүүн гар тишээ. Мөнхөө таалагдж ивэл зүүн гар тишээ. Төрөөг таалааш явахтай ингэж. Чи бороо сонсогдож шүү. За. За бүгдээрээ 3 тоолоод хариултаа гаргая. За. 3 2 1. Вау. За. Гахтай. Тэгэхээр гоё хариулт байлаа. За гоё хариулт байлаа. Гоё сонголт биш үү те. Хариулж идэх шээс те. За энэ. Манай хэд мөн одоо нүдний болт авч болно. Манай 3 маань 3 л нүдний болт авч болно. Аяа яваарэ. Хай те. За та гур маань нэг баяр. Энд бас нэг оноо авчлаа. Тэнд лойдарны 5 оноо авсан. Төрүүлж мэдлээ шүү дээ. Зэ. Одоо яг ингээд төсөлж ирснээс хэр өөр байв те? Яг гоё сэтгэл нүдний болт. Яа манай айтмаа гарч ирээ зүгсээ. Яа. За. Сэтгэл ямар байна те? Манайд гоё хэлийдэх үү? Болтоо аваад бас гоё асуух асуулт байвал асууж олно. Нүд амар гялбдаг гэж бодсон чинь бас гайгүй шүү. За манай шоу яах вэ? Охиноо. Тэгээ ер нь бол төсөөлсөн шиг л байлаа л да. Яг хангалттай яг миний сэтгэл таарахаар үзэсгэлэнтэй үзсгөө байна. Тий. Вау. За манай маргад үед. Ерөөсө төсөөл өгөлтэй. Тэ хөрх охин байна. Тэ хөрх. За. Бүх хүн бүдөө өвсөнд гэж нэрээ. За манай эмэгтэй. Солонгогийн үед.
Яг ингэсэн. Ямар хоёр өстэй байлаа гэдэг. Хоёр дэшиг харж штэ. Гой залуучууд байна оо. Яа, наач бас гоё шууд байна оо гэ тэ. За зоогоод яг хуу шууд манай хоёр залуу минь үдэ энчих манай солонгоо маань одоо Хоёр дахь шийдвэрээ хоёр дахь шийдвэрээ гаргана. За бүгдээр хамтаа 3 талаа солонгогийн шийдвэрийг сонсъё. За 3 2 1. Вау. Ороо найз нь бүр чи ашгүй гурванхнаа шавдахаар боллоо. За манай тайлбар нь хийчээ. Солонгоо маань нүдний боолцтой байхдаа мөнхөг сонгосон. За нүдний боолт авсны дараа бас дахиад мөнхөг сонголоо. Шийдвэртээ үнэж байла. Гайхалтай. За ингээд мөнхөгийн хариултыг сонсъё, тийм ээ. Мөнхөө зөвшөөрч гин үү? Энэ шийдвэрийг тийм. Yeah, sure. Why not? вау. Yo. За одоо 5 дахь хэлээр нэг хэлчих. Чихтэй нэг Икимашо. Ямар гоё юм. Одоо тохиолны хэлээр. Одоо чи аль нэг гадаад хэлээрээ өөрийнхөө одоо илэрхийлж чадах хамгийн сайн илэрхийлж чадах хэлээрээ айгуу гоё юм секси нэг өгүүлбэр хэлж чадах уу? Хайрын ч үж болно те. Энэ өргөтэй зориулаад. Хайрын хэл Франц. Pick up line хэлчих болох юм уу? Орос хэл сурж байгаа гэлөө. Орос хэл Францаар сурж байгаа. За орсоор ярьж байгаа. Орос. Вау. Я тебе очень люблю. Тэгээд орсоор ярьж хойлоо ярьж чадчихвэл чадаад үгүй бол бүлээ ерөөс. Ёо. Яаж байгаа Ёо, юм бэ? боловсрал юм чухал байгаа шүү дээ гэж. Миний русский чуть-чуть. Чуть-чуть гавэри өгч шах те. Маски яг хошин шогш шаалаа гэж шах те. За Яг авари по-русски чуть-чуть гэдэг байхгүй. Чи хасагдсан бро одоо би орж ирэх шээ. Одоо тэгсэн шүү. За. Яа ингэж яасан бэ? За одоо болцсон шүү дээ. Хоёр маань матч болцсон. Маргад маань энд одоо ганцаараа юм бас үлдээмээргүй те. Маргад дээр гарч ирмээр байгаа. 144 дэх бол энд нэг охин бол ингээл таасан. байвал шууд гарч ирж болно. Тэгээд Ой бэлэгдлээ тоо юм шүү те. Үнийг өнгөрсөнтэй нь хайрлах тийм гоё охин байвал те. Хараалыг арилгах 144 гэж тийм ээ. Тий. Гарч ирж болоо шүү гэж бас хэлэхгээ те. Манай маргад дээр гарч ирэх охин байвал гар өргөдгөө. Яа тий why not 140 дээр үгээл те. Гоё. Байхгүй. За ер нь миний хөшин body count нэг амар олон төлөлөд хэрэггүй юм байна дөө. Гэтэ яг маань шоонд гоё хийсэнд баярлалаа. Тийм манай шоонд хийсэн. Цаашдаа өөр газар битээ хэлээр яваа гэж шах те. Одоо 100,000 мэдээж яжсэн. Гэтэ манай санхүүгээс би бас өөрөө санхүү төгсөн байхгүй. Санхүүгээс төгссөн хүмүүс дандаа юм тооны нэртэй болоо шахаад байх юм те. Миний хөш нэг 143 болчих үү те. 143. Харин тэгээд самаг санхүүгээс төгссөн болохоор тийм тооны нэртэй болчих үү те гэж санаа зовж байхгүй юу? За манай ивент чи вайныг манай хоёр маань матч хийсэн болохоор гоё зөрөөд гоё тийм ээ. За нэг гоё ай тавьдгоо. Үдэр алгач шээ. Хамтдаа бүтээх мөч hardest. За матч хийсэн үдэр алгач шээ. Яа. Оролцсон бүх оролцогчдод баярлалаа. Маш их баярлалаа. Гоё үнэн шудар гоё оролцлоо. За баярлалаа бро. За таад мөн тэгээд сошиал хаягаас солилцоод те гоё цаашдаа энэ харилцаагаа үргэлжлүүлээсэй гэж хүсэж байна. Тэгээд маш их баярлалаа тийм ээ. Судалт нь хоёр маань нэг хамт ширээнд суувал тий энэ найзуудын хажууд нэг сандал нэмээс уучихгүй те. Манай найзууд нь зөвшөөрч гинөө. Яа найзууд нь зөвшөөрдөг гэсэн. Хамгийн дөрөв дугарсан охин тийш явчихоо гэж. Одоо энэ гурав яг юм чөтгөр шиг найз нь ингээ хажууд нь ингээ байна. За энэ вайныг шууд та хоёртоо өгчдөө шууд. За окей манай өнөөдрийн ивент тэгчээр самыг лайт хамтран ажиллаж байгаа. Гиз дүргүүлэхгүй хамгийн бага калоритой. Шинэлэг зөөлөн мэдрэмжийг мэдрэхийг хүсвэл самыг лайтыг сонгоорой. Вау, манай түрүү үнэхээр мундаг. За. Одоо үргэлжлүүлээ манай түрүү шоу хардаас явна. Амар. За хардаас одоо өмнө миний хийсэн чиний гэж дөө. Тэгээд Австралийн 160 жилийн түүхтэй ийм анхлан суралцагчдад хамгийн тохиромжтой юм дарс байгаа. Тэгэхээр та хэд маань бас сонирхоод үзэрэй гэж хүсэж байна. Тэгээд хамтдаа бүтээх мөч хардис. Баярлалаа. Бүгдээр алгаач. Мэдээж энэ спонсоруудгүйгээр бит хоёр бол яах байснаа мэдэхгүй байна гэж. Тэгтээ нэр спонсорууд маань айгүй их тус болж байгаа. Тэгэхээр та хэд маань бас тийм гэрэлтэй боллоо, зөндөө боллоо, мигтэй боллоо, камернуудтай боллоо. Тийм та хэдэд ийм гоё чанартай контент хүргэхийн тулд битэд бас хичээж байгаа шүү. Та хэдтэй бас баярлалаа үздэгт те. Тийм манай хоёр спонсортой бүгдээр алгаач хэлэхөө яа.